Дараагийн мэдээлэл танилцуулъя. Америкийн нэгдсэн улс болон Украины хооронд олон 7 хоногийн туршид яригдж байсан удаан хүлээгдсэн гэрээнд гарын үсэг зурсан байна. За энэ хүү хилцээр нь ашигт малтамтай холбоотой гэрээ хэлцээрийг хоёр улс байгуулахаар гарын үсэг зурж байгаа юм байна. За энэ хүү хилэлцээрт гарын үсэг зурсан хүн нь Украины ерөнхий сайдын 1-р орлогч эдийн засгийн сайд Юлия Свириденко байсан бөгөөд за тэрээр бол энэ хүү гэрээг байгуулагдаж байгаа явдал нь бол хоёр улсын хоорондын эрхтгийгч хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд чухал үүрэгтэй гэж онцолж байна. Энэхүү гэрээ байгуулагдсанаар Америкийн нэгдсэн улсын компаниуд Украины байгалийн баялагийг ашиглах боломжтой болж байгаа. За тийм учраас бол энэхүү гэрээний холбоотой асуудлуудад улс орнууд ихээхэн анхаарал тавьж байсан. За гэрээний хувьд бол Украины хувьд шинээр ашигт малтамлын лицензийг бол олгон. За үүнээсээ нийт одоо орлогын 50%-ийг нь бүрдүүлэх юм байна. За энэхүү одоо бүрдүүлсэн орлого болон за Америкийн нэгдсэн улсаас Украинд үзүүлэх тусламжийг хүрээнд бол тухайн одоо хөрөнгө оруулалтын сан нь бүрдэж байгаа юм байна. За энэ одоо сангаас бүрдсэн мөнгийг Украины газрын ховор элемент болон бусад одоо чухал ач холбогдолтой ашигт малтамлыг ашиглах чиглэлд ашиглана гэж мэдэгдэж байгаа юм байна. За хамтарсан санхүүгийн энэхүү хувь нэмэр нь бэлэн мөнгө байдлаар орж ирнэ. За мөн Америкийн нэгдсэн улсын шинээр одоо үзүүлэх тусламжийг бол тухайн хөрөнгө оруулалтын санд одоо хувь болгож тооцож авнаа гэж мэдэгдэж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд 1-р сар цагаан ордонд буцаж ирснээс хойш энэхүү гэрээг байгуулахыг ихээхэн оролдож байсан. За тэгээ гэрээний дагуу бол Америкийн нэгдсэн улс хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд компаниуд нь Украинд нэгдэж амжаагүй ашиглагдаагүй байгаа байгалийн баялагийг ашиглах боломжтой болж байгаа юм байна. За хоёр улсын хувьд бол өмнө нь энэхүү гэрээнд гарын үсэг зурхад бол тун ойрцсон байсан. За гэвч бол Вашингтонд болсон Зеленскийгийн айлчлал за тэр дундаа цагаан ордны 100 танхимд болсон маргаантай уулзалтын улмаас бол Зеленскийгийн айлчлал тасалдаж гарын үсэг зураагүйгээр тухайн одоо уулзалт бол төгсөж байсан. За тэгвэл энэ удаа хоёр тал удаан хугацаанд хилэлцсэний үр дүнд за мөн гэрээний нөхцлүүдийг нарийн ширийн байдлаар тохиролцож чадсанаар бол энэ гэрээнд гар үсэг зурах боломжтой байгаа юм байна. За ер нь бол гэрээтэй анх байгуулагдахтай холбогдуулан яригдж байсан гол асуудал болвол энэ Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудал байсан. За тийм учраас бол энэ асуудал дээр Украины талаас бол заавал аюулгүй байдлын баталгаа өгөх ёстой гэж үзэж байсан. Харин Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп эхлээд Украинд бол аюулгүй байдлын баталгаа өгөхгүй. За харин эхлээд гэрээнд гар үсэг зурчих. Тэгээ дараагаар нь бол тухайн аюулгүй байдлын гэрээг одоо байгуулах тал баталгааны талаар ярих боломжтой гэж ярьж байсан. За энэ удаа одоо хоёр талын хилцэж тохирсон гэрээний нөхцөлийн дагуу аюулгүй байдлын баталгаа бол энэ хүү гэрээнд ороогүй. Гэхдээ Украиныг аюулгүй байдлыг хангах чиглэлд бол хоёр улс хүчин чармаалт гаргаж чадна гэсэн ийм эерэг одоо үг хэллэг бол гэрээний нөхцөлд орсон байгаа гэж мэдэгдэж байгаа. За мөн Украин улсыг Европын холбоонд эсэх чиглэлд бол энэхүү гэрээнд ямар нэгэн саад дотгор учруулахгүй байхаар тусгасан гэдгийг Украины ерөнхий сайдын орлогч бол мэдэгдэж байна. За эхлээд одоо Украины хувьд бол тухайн Америкийн нэгдсэн улсаас тулгасан яриа хэлцээний заалтуудыг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдэж байсан. Украины ерөнхийлөгч Зеленский тухайн үед яригдж байсан гэрээний нөхцөлийг хараад бол эх орноо худалдаж байгаа хэрэг учраас би энд гарын үсэг зурхгүй гэсэн ийм одоо хүсэлтэд илэрхийлж байсан. За харин Америкийн нэгдсэн улсын хувьд бол Америкийн компаниуд Украинд үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь бол энэ эргээд аюулгүй байдлын баталгаа болно. Яагаад гэвэл Америкийн нэгдсэн улс гадаад дахь хөрөнгө оруулалтаа хамгаалж тухайн улсад бол ашиг сонирхол болон аюулгүй байдлыг нь хангах ийм ашиг сонирхол үүснэ гэсэн ийм далд одоо байдлаар бол гэрээнд зурхыг ятгаж байсан. За өнгөрсөн жил бол Байден засаг захиргааны үед бол харилцан ойлголцлын санамж жижигт гар үсэг зурсан. За энэ санамж жижигний хүрээнд бол Украин эдийн засгийн хөшүүргийг бий болгож бизнес болон байгаль орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх. За үүний хариуд бол Америкийн нэгдсэн улсын уул уурхайн компаниуд ашиглалт болон одоо хайгуулын үйл ажиллагааг тус улсад явуулах ийм тохиролцоог хийж байсан. За яг үүнтэй адилхан тохиролцоог 2021 онд Европын холбоотой бас байгуулж байсан байна. За энэ гэрээ байгуулагдсанаар Украин улсын байгалийн баялагийг ашиглах боломжтой болж байна. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсад бас томоохон стратегийн хөшүүрэг давуу талыг олгож байгаа юм байна. За учир нь бол Америкийн нэгдсэн улсын хувьд цаашдаа хятадтай стратегийн одоо өрсөлдөөнд орсон. За мөн технологийн томоохон өрсөлдөөнд бол байгаа. За тийм учраас бол энэ хүү өрсөлдөөнд давж гарах ийм давуу талыг бол энэ Украины байгалийн баялагын ашигт малтамлын гэрээ олгож байгаа юм байна.